Эх орон хэмээх их газрын амин судас нь зам байдаг. Тэр замаар ажил амьдрал урсаж, эдийн засаг тэлж, хөгжил урагшаалдаг. Энэ амин судасыг өөдөн татаж, Монголын баялагийг дэлхийдээ холбож яваа нэгэн хүчрхэг бүтээл бол Гашуун Сухайд автозам юм. Гашуун Сухайд ганц мод чиглэлийн автозам нь Монгол улсын нүүрсний экспортын 60-70%-ийг дамжуулдаг улс орны валютын орлогын гол сууг болсон стратегийн бүтээн байгуулалт юм. Манай нэвтрүүлгийн баг өмнгийн говийг зорж 5 толгой Гашуун Сухайд чиглэлийн автозамын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар очсон юм. Монгол улсын экспортын 60% 5 толгой Гашуун Сухайд чиглэлийн 239 км хүнд даацын автозамаар тээвэрлэж өдөрт дунджаар 1400-аас 1500 тээврийн хэрэгслээр 100 гаруй мянган тонн нүүрсийг экспортлж байна. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Гашуун Сухайд автозам компани ажиллаж байна. За Гашуун Сухайд автозам компани 5 толгой нүүрсний уурхаагаас Гашуун Сухайд бонд хүртэлх 239 км энэхүү замыг үндсэн 3 чиглэлээр хариуцж байгаа гэсэн үг. Экспортын болон импортын бараа ачаа тээврийг гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдээс хураамжийг төвлөрүүлж улсын төсөлд бүрдүүлж байгаа. Хоёр дахь нь бол энэ замын бүрэн бүтэн байдал, замын тэмдэглэгээ, замын хөвөө, замын энэ засвар арчлалтыг тогтмол 24 цаг 7 хоногт мөн жилийн 12 сар өвөл зөнгөө ингээд гүйцэтгэж байгаа. За гурав дахь нь бол энэ зам дээгүүр тээвэр эрхэлж байгаа мянган тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрм журм норм стандартыг биелүүлэх энэ шаардлагыг тавьж ажиллаж байгаа хамт олон. Гашуун Сухайд автозам компани өөрийн хариуцж буй нийт 239 км хүнд даацын автозамыг нийт 4 багцад хувааж, тус бүр дээр хувийн хэвшлийн компани сонгон шалгаруулж, төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлийг хянан ажиллаж байна. 4 багц тус бүр дээр өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг сурвалжилснаа танд хүргэе. За одоо бид Гашуун Сухайдыг зорьсон 240 км замын эхний тэгээс 60 км дэх хэсэг дээр багц дээр засвар үйлчлэгийг хийж байгаатай таарлаа. За энэ засвар үйлчлэгийг зохион байгуулж байгаа компани ерөнхий инженертэй бид уулзаад байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг. За та өөрийгөө танилцуулъя. Намайг Новдруудын талбай инженер зоолж байгаа гэдэг. За ямар одоо ажлыг энэ чинь гүйцэтгэж байна? Одоо энэ чинь юуны зарчим хэсгийн тэглэгийн цагаан зураас цагаан тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. За энэ оны хувьд ер нь ямар төлөвлөгөөтэй байна? Энэ зам дээр ямар ажил гүйцэтгэх вэ? Одоо энэ оны хувьд бол одоо нэг давхар хурцлалтыг гүйцээд бид нэг 10 км давхар хурцлалт хийх гэсэн тэрийгээ гүйцээж явна. Тэгээд өнгөрсөн жилийнхээ үйлдэлсэн засварын ажлуудаа хийгээд бас нөгөө өнгө хүчлэлтэн дээр бас засварын ажлууд хийх тэмдэглэл тавьж байна. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа? Одоо бол манай компани дээр нэг 30-аас 20-оос 30 хүний л бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За бид яг одоо нөгөө үргэлжилж байгаа 239 км замын 2 дахь багц буюу 90 дахь км дээр шинэ өнгө тавьж байгаа энэ бүтээн байгуулалтын ажилтай танилцж байна. За ер нь бол Гашуун Сухайд автозам компаниас 5.4 см-ийн зузаантай шинэ өнгө тавихыг бол энэ гүйцэтгэгч компаниудаас шаарддаг. За яг одоогийн байдлаар ингээд шалгаад үзэхэд энэ 2 дугаар багц дээр бол 17 жилийн түүхтэй Үйлсийн зам гэдэг компанийн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоног төхөөрөмжөө авчирчсан ингээд энэ өнгө хүчлийн ажлыг бол хийж байгаа. За яг жишээ нь одоо миний энэ хэмжиж байгаа газар дээр бол 10 см-ийн зузаантай шинэ өнгө хүчлэлтийг хийж байна. Ингээд 5 дугаар сарын 19-ноос эхэлсэн энэ 2 дугаар багцын замын бүтээн байгуулалтын ажил тун удахгүй буюу ердөө 3-4 хоногийн дараа нээлттэй хийгээд за энэ тээвэрчид маань шинэ өнгөөр зорчиж Монгол улсын экспортын урсгалыг улам хурдтай нэмэгдүүлэх юм боломжийг бүрдүүлж байна. Манай замын 2 дугаар багц дээр замын нөхөн сэргээлт шинэ өнгө хучих ажил одоо яг үргэлжилж байна. За энэ хэсгийг бол 2 дугаар багц хэсгийг хариуцж байгаа Үйлсийн зам компани агалах инженер Чүлхэм Сүрэнтэй бид уулзаад байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг. За өнөөдөр яг ямар төлөвлөгөөтэй ямар ажил өрнөж байна? За өнөөдөр ерөнхийдөө өнгө асфальтын ажил хийгдээд явж байна. Ерөнхийдөө өнгө асфальтын ажил нийт ажлын маань хувь бол 95% гүйцэтгэлтэй ерөнхийдөө дуусах шатанд орсон манай ажил үргэлжлээ явж байна. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар тоног төхөөрөмжөөр ажиллаж? За манайх 30 тоног төхөөрөмжтэй 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ер нь хэдэн километр зам хучих төлөвлөгөөтэй байгаа? Бид хэд одоо ингээд ерөнхийдөө 10 км зам хучих төлөвлөгөөтэй байсан боловч нөгөө нэг суурийн эвдрэл гэмтэл засах шаардлагатай газрууд маань гарч ирсний улмаас ерөнхийдөө тэрлүүгээ бас
засах юмнуудыг хийгээд ерөөдөө өнгө асфальт маань богиносоод одоо 7.8 км болоод ингэ явж байгаа. Одоо ерөөдөө 7.8 км-тэй ингээ өнгө хүчлээ хийгээд ерөөдөө нэг 95% гүйцэтгэлтэй ажил дуусгах шатанд орцсон явж байна. За миний яг одоо ард харагдаж байгаа энэ төхөөрөмж бол холбооны бүгд найрамдах Герман улсад үйлдвэрлэгдсэн. За Монгол улсын хэмжээнд бол нэгэн ширхэг ашиглагдаж байгаа. Энэ замын хоёр хажуугийн болон голын цагаан зураасыг тавьдаг ийм төхөөрөмж. За Монгол улсын одоо замын салбарт бол ихэвчлэн гараар түрдэг төхөөрөмжөөр замын тэмдэглэгээ хийдэг бол энэ үйлсийн зам компани буюу гашуун сухад энэ чиглэлийн замын бүтээн байгуулалтад бол яг ийм бүтээмж сайтай, илүү чанартай, хурдтай энэ технологиудыг ашиглаж байна. За бид 5 талхай гашуун сухатын бомбт чиглэлийн 239 км автозамын 136 дахь километр дээр байна. За өнөөдөр энэ тариныг онцлог үйл явдал болж байгаа юм байна. За 3 дугаар багц буюу 120 км-ээс 180 дугаар км-ийн одоо ардчлалт засварыг хариуцдаг Минт суур хэмээх компани за 3 4 дугаар багцтай үйлчлэх асфальтын үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа юм байна. Урд нь бол ойрхон одоо байрлалтай асфальтын үйлдвэрээс худалдан аваад нааш нь татан авч асфальтаа хангадаг байсан бол энэ жилээс бол энэ компани яг энэ замынхаа хажууд өөрөө өөрсдөө асфальтынхаа үйлдвэрийг байгуулад найдвартай, бадалгаатай асфальтаар өөрөө өөрсдөө хангаад энэ зам засварын ажлыг тасралтгүй түргэн шуурхай чанартай гүйцэтгэх энэ боломжийг олгож байгаа юм байна. Одоо та бүхэнд Минтсуур компани захиралтай уулзаж энэ үйлдвэрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая. Асфальтын үйлдвэрээ өөрсдөө барихын давуу тал нь юу вэ? Өөрийн үйлдвэртэй байхгүй бол нөгөө чанарын хувьд асуудал гараад байна. Энэ нөгөө материал маань чулуунаас гол юм байдаг болохоор чулууга яг өөрсдөө л одоо баталгаатай газраас нь авч идэх бол солилцол гэдэг тийм асуудал бас байгаа байна. Өөрсдөө яг ингээд хариуцаад нөгөөдөрийг ингээд хурдан хугацаанд чадлаараа бас хурдан хугацаанд авах гэж бол яг газар дээр нь ажилладаг. Жолооч нар маань ер нь хэр сэтгэл хангалуун байх шиг байна. Өнгөрсөн жилээс энэ жилийн хүртэл ямар ч жолооч нарын хувьд айгүй сэтгэл өндөр байгаа. Тэгээд зам засварын ажил явуулж байхад ямар ч ажил хүндлээд зогсолтыгээд өнгөрөөгөө хажуугаар ажил хийж байгаа хэсгүүдэд хур тасах ч юм уу. Тиймэрхүү хандлагууд харагдаж байгаа. Айгүй хүндэтгэлтэй хандж байна. Зам засварын хувьд ч гэсэн арай илүү өмнөх жилүүдээс нэлээд сайжирсан гэсэн мэдээ ирээд байгаа шүү дээ. Бид нар бол одоо бидний үүрэг өөрөө угаасаа чанарыг л эрхэмлэж байгаа. Аль болох чанартай сайн хэлэгч гүйцэтгэгч компаниудаараа чанартай зам хөдөлгөөл өгчих гэж хичээгээл ажиллаж. Би зүгээр анх удаа энэ замыг бас харж байна. Замын ардчилгаа бид нар нэг тийм оошоос хардаггүй ажилтай. Нэг замыг нэг л барьчихвал тэгээ болоо гэж ойлгодог байсан юм байна. Тэглэнчээч ингээ 24/7 ерөөсөө өвөл зөнгөө тасралтгүй ардчилгаа хамгаалалт зохицуулалт хийхгүй юм бол энэ зам чинь ингээд эвдэрчдэг юм байна. Энэ замын нэг онцлог нь өөрөө ингээд нэг хөдөлгөөний эрчим ихтэй өдөр шөнөгөл хүн даацсан одоо 185 тонн тээвэр явж байна. Тэгээ хажуугаар нь одоо энэ орон нутгийн тээврүүд, тэгээ хил гайлын тээврүүд гэдэг айгүй ачаал ихтэй зам л та. Хүнд даацсан автозамгүй үедээ тээвэрлэлт шорон замаар байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол хатуу хүчилттэй автозамын барилгын дараа тоосчлт, элэгдэл багасч, аюулгүй байдал нэмэгдсэн. Тээврийн хурд хэд дахин өсөж, нэгж тээвэрхийх хугацаа эрс багассан. Уурхайн тээврийн компаниудын үйл ажиллагаа тогтворж иж, төлөвлөгөөтэй болж, экспортын орлого тогтмол тасралтгүй өсөх нөхцөл бололцоо бүрджээ. За одоо харин бид гашуун сухад автозам компани хариуцж байгаа 5 дахь гашуун сухад чиглэлийн 239 км тууш замын 163 дахь км дээр хүрэлцэн ирээд байна. За энд Монгол улсын хэмжээний одоо хамгийн том автозогсоолыг барьж байгуулсан байгаа. За энэ том автозогсоол нь за нийтдээ нэг давхар чиргүүлтэй 20-25 машин зэрэгцээ зогсоод амрах боломжтой. Энэ тууш замд зорчиж байгаа энэ том тээврийг хөдөлгөж байгаа жолооч нарын хувьд аюулгүй. За тэгээ бусаддаа садаа болохгүйгээр амрах зогсоол гэдэг бол маш чухал ач холбогдолтой. За энд бол одоо 200 харьцан 63-ын хэмжээтэй буюу нийтдээ 1260 м2 талбайг яг одоо стандартын дагуу хүнд даацын энэ асфальтын одоо зогсоолыг хийж өгсөн байгаа. Тойроод ингээ гэрэлтүүлэг
тог цахилгаан бүх юмыг шийдчихсэн. За энэ Жавхлан багийн нутаг дэвсгэр дээр энэ зогсоол баригдсанараа энэ Жавхлан тогийн ард иргэд энд одоо зогсож амарч байгаа жолооч нарт үйлчилгээ үзүүлж ашиг орлого олох бас энэ боломжийг нээж өгж байгаа гэх мэтчлэн ингээд зам дагсан хөгжил том бүтээн байгуулалт гэдэг зүйл араасаа маш олон сайн талуудыг дагуулдаг гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За Монгол улсын нийт одоо нүүрсний экспортын 69 орчим хувь нь энэ гашуун сухад автозамаар өнгөрсөн оны байдлаар бол гарсан байгаа. Энэ бол Монгол улсын эдийн засгийг тэтгэж байгаа энэ экспортын амин сүнс судас нь болсон ийм зам юм. За би та бүхэнд сонирхолтой зүйл харуулъя. За энэ том зогсоолын яг энэ лабораторийн шинжилгээ авсан дээдний одоо үлдсэн хэсгийг та бүхэнд харуулж байна. За энэ ч зүгээр энгийнүүдээр харахад ямар чанартай зузаан ийм асфальтын одоо зогсоол хийсэн бэ гэдэг нь бол харагдаж байна. За гэхдээ энгийнүүдээр бол бид нар асфальтыг харж байгаа. Гэтэл энэ чинь доошоо дахиад яг энэ 8 см асфальтын доор 20 см одоо харлуулсан магтаан буюу ийм харлуулсан чулуун одоо суурийг хийж өгсөн байгаа. Түүний доор энэ цементэн бэхжүүлсэн суур 40 см-аар 2 үеийг бас хийж өгсөн байгаа. Энэ бол ингээд маш том одоо бүтээн байгуулалт хийж яг энэ зогсоолыг ингээд харахад өргөн зогсоод харагдаж байгаа боловч хэрвээ туушинд нь ингээд зам болгож харах юм бол энэ нийтдээ 2 км замыг одоо барьж байгуулах хэмжээний ийм материалыг энэ зогсоолд бол зарцуулсан гэсэн үг. Гашуун сухад автозам компани яг ийм их багтаамжийн зогсоолыг 2 ширхгийг төлөвлөсөн байгаагийн нэг нь энэ. За нөгөөх нь бол тэр замын эхэнд буюу 50 орчим км дээр барьж байгуулагдаж байгаа. Одоо бидний яг энэ зогсож байгаа хэсэг дээр бол нэг онцлог зүйл байгаа. Одоо яг энэ уулзуурын цаашаа ингээд 15 км-ийн цаана монголчуудын одоо маш сайн мэдэх оюу толгойн нүүрсний урахаар ажиллаж байгаа зэсийн урахаар. За оюу толгойн яг энэ ачаа тээвэр явдаг энэ уулзуурыг гашуун сухад автозам компани, оюутлогын компани ингээд хоорондоо зөвшөлтсөд ойлголцоод хамтраад ингээд олон улсын стандартад нийцүүлж нэмэлт тэгнэ хийгээд замын одоо тэмдэглэгээнүүдийг угсраад яг энэ гашуун сухад автозам компани тавьсан шаардлагын дагуу стандарт бүх орц найрлагыг нь ижил төвшөнд зохион байгуулад ингээ оюутлогын компани хүртэл өөрийнхөө замыг уулзуураа ингэж тогтжуулсан байх жишээтэй. Энэ гашуун сухад автозам компани бол маш олон төрлийн одоо үйлчлэгээ эрхлэж хувийн хвшлүүдтэй нарийн сайн зохион байгуулалтаар хамтарч ажилласны үр дүнд энэ зам одоо арчилгаатай, тордлогоотой, аюулгүй, тээвэр, саатлахгүй, хурдан түргэн шуурхай зохион байгуулалтын боломжийг бүрдүүлж байна гэдгийг та бүхэнд онцолж хэлхийг хүссэн. Бас нэгэн тоо энд тээвэр эрхэлж байгаа маш олон компаниуд байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын болон Монгол улсын одоо эзэмшилтэй олон төрлийн хувийн хвшлийн компаниуд. За ойролцоогоор бол 300 гаруй компани 20 гаруй мянган тээврийн хэрэгсэл энэ зам дээр тээврийн эрхлэх зөвшөөрлөө аваад ингээд Монгол улсын эдийн засаг хөгжилд хувь нэмрээ үзүүлж байна гэсэн үг. Өдөр шөнийг үл хайхран хөдөлмөрлсөн мянган инженер, замчдын хөлс шингэсэн энэ автозам бол зүгээр нэг төмөр хашлаг асфальтын дууз биш юм. Энэ бол Монголын экспортын амьсгал, уул уурхайн урагшлах зам, хөгжлийн хурд юм. Энэ замаар зөвхөн баялаг биш, Монголын хөгжил, аймагуудын эдийн засаг, олон мянган жолооч нарын уурхайчдын, замчдын өрхийн амжиргаа урагшилж байна. Гашуун сухад бомб чиглэлийн автозам дээр тээвэр эрхэлж байгаа жолоочоос та бүхэнд мэдээлэл хүргэе гэж бодлоо. Сайн байна уу та? Сайн байна. За. Өөрийгөө танилцуулаач та. Намайг Ихтрийн Дорцсор гэдэг энэ энержи ресурсын жолооч. Одоо энэ зам дээр явсан нь бол 6-7 жил явсан. Өмнө нь ер нь шорон зам амтай айгүй хэцүү байсан. Одоо үеигүүд бол өмнө тань шороогоор явдаг болохоор хэцүү байсан. Одоо сайхан засвар насвартай олцох ч одоо сайхан байна. Энэ замын ардчлалт засвар үйлчилгээ ер нь хэр хийгдэж байна? Энэ сайн хийж. Энэ завсар зайгаар зам хаах газар хаагаад засвар үйлчилгээг бол сайхан л хийж байна. Энэ ингээ зогсоо зайгүй засахгүй бол ер нь нэг засаад орхино гэж бол байдгүй юм байна тийм ээ? Байхгүй нөгөө байнгын том ачаатай нөгөө хүнд молдон тоонтой ачаатай машин байнгын явж байгаа болохоор чинь доргоно эвдэр сайн ялч юм тэгээд гайгүй нэг хэсэгтэй. Ерөнхийдөө ойр ороход янзлаадахгүй ер нь хэцүү. Замын тэмдэглэгээ энэ цагаан зураасаас ахуулаад л хийх ажил их байх юм а тийм зам дээр бол. Энэ өстэй хэрэгтэй шүү дээ. Оолын тусгаарлах зураас мураас ч одоо хамгийн хэрэгтэй юм одоо энэ зураас мод чинь тэгээд зураасгүй юм чи ямар ч баримжаа авахгүй эсвэл өөрийнхөө нөгөө эсрэг урсгалын игнэр рүү орох магадлал өндөр юм чинь. Тэгээ айгүй энэ зам засвартай ингээд тодруулж бодруулж харж айгүй амар байгаа гэж бид.
Жолооч нарын амрах зогсоол, амрах камп ядаж нэг буугаад цай цуу уух газар өнтөрөөс аваа сайхан зохион байгуулагч ах шиг байна тийм ээ. Энэ карма энэ тийм зогсоол талбай бол айгүй энэ айгүй гай газар ингээд гарахад ингээд карма мамаг бол айгүй том орно ингээд 2-3 машин зогсохоор тийм том гаргаж өгсөн байлээ. Замын хажуудалд. Нийт жолооч нартай хандаж юу гэж хэлмээр байна. За тэгээд манай өөрөө аюулгүй хэлж аюулгүй дуусгах хэлээд шүү дээ. Тэгээд ямар ч хэлсэн хүн болгон 5-4-ний төлөө зүтгэж байгаа аль болох болгоомжтой хийн тэ дор бүрний анхаарал болгоомжтой яваарай. Энэ машинуудын, энэ жолооч нарын хөдөлмөрөөр л одоо энэ улсын төсөв бүрдэж энэ нийт экспортын чинь талаас илүү хувийн зөвхөн энэ замаар олон улсын зах зээлд гарч Монгол улсад эргээд эдийн засагт нэмэр нөлөө үзүүлж байгаа энэ үйл хэргийг яг өөр дөр нуруунд дээр дааж яваа энэ зам за тэгээ яг ачаан дээр үүрч яваа энэ жолооч нарын буянтал Монгол улсын эдийн засаг бас өсөж аривжж гин гэж бид нар бодоод байна шүү дээ. Жолооч байхгүй газар энэ дарга зэрэг нар юу хийх вэ? Яг нь бодоод үзэхэд жолооч нар ч аягүй тэгэл хамаг хүн төчөр бүхэл юм ингээл нойр хоолой гарсан байраа ингэж л явж байгаа. Юу л яг өөртөө ч адилхан бодолтой нэг л. За энэ бидний энэ сайхан замыг сайхан янзалж өгч байгаад баярлалаа. Тэгээд бүгдөө нь ажлын амжилт хүсье. Тэгээд замаа үргэлж юм гоё байлгараа л гэж хэлээ та. Өөр юу гэх. Гашуун Сухад автозам компанийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа, зөв менежмент, хариуцлагатай бодлого дараах үр дүнг дагуулж байна. Үүнд замын насжилт уртсаж байна. Хүнд даацын ачаа буюу өдөр бүр мянган тонн ачааг тээвэрлэж буй нөхцөлд замын суур болон хүчилт асар хурдан илэгддэг. Ардчлалт нөхөн сэргээл байнга хийгдснээр замын насжилт 2-3 дахин уртсаж байна. Замын эвдрэл, хагарал, хонхор хойно осол гарах гол шалтгаан болдог. Тасралтгүй хяналт, шуурхай засвар нь жолоочийн аюулгүй байдлыг хамгаалж, тээврийн зардлыг хэмнэж, ослын тоог эрс бууруулж байна. Зам муудвал тээврийн хэрэгслийн илэгдэл, засвар, түлшний зардал огцон өсдөг. Харин сайн арчилсан замаар тээвэр хийх нь компаниудын зардлыг бууруулж, экспортын үр ашгийг өсгөж, айгал орчныг хамгаалж байна. Зам идэрх нь тоосчлт, хөрс хуулалт, ус зайлуулах хоолойг бөглөх зэрэг экологийн сөрөг нөлөөг дагуулдаг. Тогтвортой ардчлалт нь экологийн тэнцвэрийг хадгалах суурь болж байна. Улсын эдийн засгийн тасралтгүй байдал нэмэгдэж байна. Хүнд даацын зам гэдэг бол экспортын шууд зам юм. Замын зогсолт нь экспортын зогсолт болдог гэсэн үг. Тиймээс замын ардчлалт бол улс орны валютын урсгалыг тасралтгүй байлгах стратегийн арга хэмжээ юм. За бид 5-7-оос Гашуун Сухад бомб төрлөх автозамын 205 дахь километр дээр хүрэлцэн ирээд байна. Энд бол энэ шинэ шалганы ажил, шалган нэвтрүүлэх хэсгийг бол шинээр барьж байгуулж байгаа. Энэ шалганы ач холбогдлууд бол нүүрс тээврийг төгжрөл үүсгэхгүй хурдтай нэвтрүүлэх. Тэгээ манай шалган дээр ч юм бол P-road систем гэдэг систем ашиглаж байдаг. Тэгээ нэг уурхай мэдээллүүдээ авчдаг учраас тээвэр дээр бол жолооч бол буулгахгүйгээр бол тээвэр хийж ажилладаг байна. Энэ дундаж хурдны камераас зориулсан юм байна. За энэ бол тээврийн цагдаагаас бол осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дундаж хурдны камерыг бол ингээд манай замын даваад бол шалган нэвтрүүлэх цэг нэг дээр бол хийсэн байна. За энэ бол 205 дээр. За 216 дээр буюу шалган дөрвийн нааталт оюутлогын замын уулзар 2 дээр бол хийцсэн байна. За 142 дээр бол төлөвлөж хийгдэх юм байна лээ. Тэгэхээр эн чинь дундаж хурдыг хэмжээд энд бол ачаатай машин 40 км/цагийн хурдтай, ачаагүй машин, хоосон машинууд бол 50 км/цагийн хурдтай явах лимиттэй. Тэгэхээр тэр хугацаанаас энэ замыг туулах тэр хугацаанаас илүү ороод ирвэл хурд хэтрүүлсэн байна гэж үзээд зохих арга хэмжээг авна. Зохих арга хэмжээнд гэрээ хурдыг хэтрүүлэхгүй байна гэдэг бол энэ зам дээр хамгийн чухал дүрмүүд юм. Тий. Аюулгүй байдал талаас нь бол маш их чухал. Хамгийн их бол осол аваар гарч чад нөхцөл бол дандаа хурдны асуудал байна. Ихэнх нь бол дандаа хурдны асуудал дээрс болдог. Цагдаагийн дүгнэлтүүд бол бас гарч идэг байна. Шалган нэвтрүүлэх цэгүүд бүрэн автоматчсан шинжлэгдэж байна. Шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ер нь машины орж гарч байгаа хөдөлгөөн тоо бүртгэгдэж байгаа байх. Хамгийн оргил ачааллын үедээ ер нь хэдэн машин
бүртгэгддэг байна. Нүүрс тээврийн эрчим бол ер нь жилээс жилд бол сайжирж байгаа. Ядангуяа энэ ковидын жил дараа жилүүдээс тодорхой хэмжээр өсөж байгаа. За оргил үедээ бол 5-7 цагаат чиглэлтэй бол 1100-аас 1200 давхар чиглэлтэй тээврийн хэрэгсэл шалган 1 буюу 25 212 дугаар км постуудаар нэвтэрч байгаа. Хоногт. За манай шалган нэвтрүүлэх зэгүүдийн үйл ажиллагааны гол зарчим бол хөдөлгөөний 1-р аюулгүй байдлыг хангах, 2-р тээврийн эрчмийг багасгахгүй аль болох хурдтай нэвтрүүлэхийн тулд тодорхой хэмжээний програмын хөгжүүлэлт хийгээд ажиллаж байгаа сүүлийн жилүүдэд. Үүнтэй холбоотойгоор нэг машин бол манай шалган нэвтрүүлэх зэгүүдээр нэвтрэхдээ 2-3 секундын дотор нэг машиныг манай шалганы ажилтан бүртгэл хийгээд нэвтрүүлдэг. Нөгөө зогсоогоод бууд суудаг юм байхгүй юм байна. Байхгүй. Ерөөсөө програм маань 2 програмаар явж байгаа. Ерөөсөө тээврийн хэрэгсэл орж ирлээ. Улсын дугаарыг бид нар компьютертэй таниуллаа. Тэгээд бүх юмд өрчлөлгүй юм байх юм бол бүртгэлтэй тэгэл нэвтрээ гарна гэсэн. Манай тээвэр эрхэлж байгаа жолооч нар үүн дээр хэрэг сэтгэл хангалуун байдаг. Ер нь бол сүүлийн үед нэвшил технологи ашиглаж байгаа нэг 2-дугаарт манай шалган нэвтрүүлэх зэгүүдийн нэвтрүүлэлт сайжирсан учраас энэ дээр жолооч нарын ам бол сайтай байна. Ялангуяа одоо энэ богино экспорт талдаа очир дараал үүсдэг байсан асуудлууд байсан. Энэ сүүлийн нэг жилийн бол тодорхой хэмжээгээр багассан. Учир юу гэхээр нөгөө гашуун сухад бомбын бүтээн байгуулалтаа нэгдүгээр холбоотой, хоёрдугаар тээврийн хөдөлгөөний эрчмийг гашуун сухад автсан маань зөв аюулгүй зохион байгуулж байгаатай бас их холбоотой гэж үзэж байна. Жолооч нар одоо тээврийн хэрэгсэл энэ одоо шалган нэвтрүүлэхээр нэвтрэх бүрдээ тодорхой хэмжээний тариф хурамжийг төлж байгаа. За энэ мөнгө эргээгээд энэ замын ашиглалт, за энэ замыг одоо тасралтгүй, аюулгүй, эрсдэлгүй зохион байгуулахад одоо гар бие оролцож байгаа ажилчдын цалин гэх мэтчлэн ингээд эргээгээд жолооч нарын төлөө зарцуулагдаж байгаа гэсэн үг. Тарифын тухай та нэг тайлбарлаж өгөөч. Ер нь бол миний ойлгосноор нэлийн дээх нь 2017 онд батлагдсан тариф. Тийм. Тэр оноос хойш ингээд валютын одоо үн ханш өссөн, нүүрсний үн ханш өссөн. Гэтэл энэ тариф бол өөрчлөгдөлгүйгээр сүүлийн 8 жил ингээд мөрдөгдөж байгаа юм байна. Энэ нүүрс тээврийн автозамын тариф бол 2017 онд Нэгдсэн Монгол компани нэгдлийн гүйцэтгэх захирлын захирамжаар тушаалаар батлагдсан тариф байна. Энэ тариф бол 2017 оноос хойш нэг ч өглөөгүй. Сүүлийн 8 жилд инфляц яаж өслөө тийм ээ. Үүнтэй харьцуулах юм бол хацсангуу бол үн тариф хямдхан байна. Маната яг өнөөдрийн байдлаар энэ тарифтай холбоотой юм ярихын тулд заавалч нэг өдөртгөл бас хэлэх юм зүг байх юм байна. Учир юу гэхээр энэ замаар явж байгаа тээврийн хэрэгслүүд маань заавалч манайд бүртгэлтэй байдаг. За ингэхээр өнөөдөр өчигдрийн байдлаар маната 320 тээврийн аж ахуйн нэгж байгууллагын 22300 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна гэсэн үг. За эдгээр тээврийн хэрэгслүүд маань зам ашиглана. Зам ашиглахдаа батлагдсан тарифын дагуу 5-7 цагаат чиглэлд нийтдээ 184 тоннтой тээврийн хэрэгсэл ерөөсөө 420 мянган төгрөг төлж байгаа. Бүтэн ирээс өөрөөр хэлбэл 5-7-оос ачаатаа гараад цагаат нь буулгаад буцаад 5-7 орох. Ингээ бүтэн ирээс нь 420 мянган төгрөг үн тарифтай. Энэ хайцсангуу баг гэж ойлгож байна. Үүнтэй хоёрдуулаад бол тээврийн хэрэгслийн жолооч нараас бол үн тарифтай холбоотой санал гомдол болоод их ирдэггүй. Ганц нэг тийм тохиолдлууд бол байдаг. За тэрийг бол тухайн үед нь зохицуултыг хийгээ явж байгаа. Гашуун сухад автозам компани энэ Өмнөгов аймгийн гашуун сухатын чиглэлийн автозамын үйл ажиллагааг зохион байгуулахдаа гэрээ цагдаагийн хэлцтэйгээ хамтран ажиллаж энэ жолооч нарын аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх тэр шаардлагыг тавих тал дээр бол хамтарч ажилладаг. Тэгээ би гэрээ цагдаагийн хэлтсийн Ахмад анх сайхантай уулзаад энэ орой мэндийг хүргэе. За орой мэндийг. За бид өнөөдөр ингээд энэ 239 км замын одоо бүтээн байгуулалт түүхэнтэй танилцаад л явж байна. Зөв жолооч нарын одоо аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг мөрдүүлэх тал дээр гашуун сухад автозам компани за цагдаагийн хэлтстэйгээ хэрхэн хамтран ажилладаг вэ? Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гашуун сухад автозамтайгаа хоногийн 24 цаг биднээс бол тасралтгүй уялдаа холбоотой нэгт ажилладаг. Тухайн нүүрс тээврийн автозам дээр гарч байгаа зам тээврийн осол болон бусад одоо зогссон байгаа тээврийн хэрэгслүүдийг гашуун сухад автозамаас биднээс 24 цагийн дотор бас мэдээлж хөдөлгөөн тэргүүл маань ажилладаг байгаа. Тэгээд тухайн гарсан одоо нөхцөл байдал дээр биднээс бол зам тээврийн ослын хэмжилтийг зам тээврийн ослыг шалгах ажиллагааг ерөөдөө хамт одоо зохион байгуулж ажилладаг. За мэдээж одоо замын эвдэрлэг хэмтэл багтай, тэмдэглэгээ сайтай. За тэгээд хараа хяналт одоо энэ дундаж урдны камераар хянах гэдэг ч юм уу те. Эдгээр зүйлсүүд сайжраад ирэхээр зам тээврийн ослын тохиолдол буурах
хандлага ажиглах ёстой. Тийм. Ерөнхийдөө бол товчхон танилцуулахад 2024 оны хагас жилийн байдлаар нийтдээ 90 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. За тухайн зам тээврийн ослын улмаас 5 хүн нас орж 7 хүн одоо гэмтэж бэртсэн харамсалтай мэдээ тоо мэдээ байдаг. Тэгээд энэ жилийн хагас жилийн байдлаар бид бүгд гудам замд одоо хяналт тавьж зам үйлгийн аюулгүй байдлыг сахиж одоо ажлын үр дүндээ хагас жилийн байдлаар 60 зам тээвэр ослогоож 31 жир буурсан үзүүлэлттэй. Тэгээд хагас жилийн байдлаар нас орсон болон гэмтсэн хүний тоо мэдээлэл байхгүй ийм амжилттай ажиллаж байгаа. Бас одоо цагдаагийн эцэстээгээ хамтраад аянуудыг их зохион байгуулдаг тийм үү? Жолооч нарыг бас урайлах, оролцуулах. Биднес ерөнхийдөө бол тээврийн цагдаагийн албан болон цагдаагийн ерхий газар тээврийн цагдаагийн албанаас одоо зохион байгуулж байгаа нэгдсэн болон хэсэгчлэн арга хэмжээнүүдийг одоо өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртэй үе шатаараатай зохион байгуулж ажилладаг байгаа. За тэгээд энэ нэгдсэн болон хэсэгчлэн арга хэмжээтэйгээ уялдуулаад гашуун сухад автозамтайгаа мөн ялгаахгүй адилхан бас арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилладаг. Сүүлд нь эргэж жолоочд одоо уурхаа чинь та бүхэндээ нэг зүйлийг сануулж хэлье. Амь нас бол одоо та бүгдэд одоо 2 заяа ахгүй. Тэгэхээр та замын хөдөлгөөний хөлбөмбөгийг баримтлаад тэгээд замын хөдөлгөөндөө бусдаа хүндэтгэлтэй соёлтой оролцоороо тэгээд цагдаагийн байгууллагаас одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ аянд та бүхэн бүгд нэгдэж чадах юм бол бид бүгд ослоос 100% урьсан сэргийлж чаднаа л гэж одоо уриалж байна. Замыг хамгаална гэдэг бол баялгаа хамгаалж буй хэрэг юм. Гашуун сухад автозам компани зүгээс хүнд даацын автозамыг улирал тутам үзлэг хийх, суур хяналт тавих, нөхөн сэргээлтийг шуурхай гүйцэтгэх, тээврийн ачааллыг тоон системээр хянах зэргээр тасралтгүй арчилж байгаагийн гол утга нь замаар дамжих эдийн засгийн боломжийг хамгаалж буй явдал юм.